байцгаана уу? Байна уу? Үгүй шүү дээ. Үгүй гэнэ. Би таны яриаг ойлгохгүй байна. Уучлаарай минь дүү тантай ярилцж болсон. Уучлаарай монгол хэл мэдэх үү? Мэдгүй охин юу вэ? Кореан. Тийм. Или Japan. Korean. Окей. Ярилцъя. Бол 45 дугаар сууг. Энэ ягаа вэ? Юу намаас нь яхаа болж байна гэж сурна вэ? Ойлгоогүй шүү дээ. Танд асуудал тавьж болох уу? Жоохон завгүй байна. За. Sorry. Корея байгаа. Сонгос. Ах минь уучлаарай. Танд асуудал тавьж болох уу? Ах яаруу дэвнэ. За. Экс минь. Ингээ хоёр асуудал танд санаатай байна. Болох уу? Та гадаад улсуудаар явсан юм уу? Айсаа. Хаагур явсан бай. Одоо орн би. Хотон орноор явсан. За тэгээд юм энэ өөр орон улсуудтай таны юу холбогддог вэ? Би тэр тухай хувийн нууц хийж болохгүй. За. Үгийнэ. Хоёр асуулт тавь. Миндүү тантай хэлж болсон. Окей. Та монголоор та юм гадаад улсаар явсан хүмүүс байна уу? Солонгос руу явж ирсэн. Ганцхан хөрөнгө рүү явсан уу? Тэгээд та өөр улс орнуудыг ямар хүмүүсттэй холбоодог вэ? Монгол улс гэхдээ ямар үгний толгойд ирнэ вэ? Ерөнхийдөө тэгэл ерөнхий юмнуудыг хэлдэг. Тэгэл одоо Чингис хаан ч юм уу одоо нөө монголчуудын ёс суртахуун одоо нөө зан заншлаас ахуулаад Хятад улс руу л явжсэн. Тэгвэл дандаа хятад улс ямар үгтэй холбогддог вэ? Итгэн байна. Явжсэн. Хаагур явсан бэ? Нилээ олон улсуудаар явжсэн. Яваагүй. Тэгэд энэ гадаад ямар улс руу явах санаа хүсэл байд юм бэ? Байхгүй. Монголд ол байхаа. Монгол улстай их дуртай юм уу? Дуртай дэж биш. Энд амьдрал болж байна. Уучлаарай. Ягч минь, ах минь. Би бүряачна гэдэг. Монголоор юу ярьж байна. Энэ табид гэж нэвтрүүлэг асууж юмна. Та гадаад улсаар явсан хүн байна уу? Байхгүй. Явах санаа байх уу? Байхгүй. Ямар ч гадаад улс руу явах санаа байхгүй юм. Байхгүй. Монгол улс маань сайхан. Монгол гэхэд ямар үг холбогддог вэ? Ямар Чингис тэгээд нөгөө том газар нутагтай эднэр гээд тийм өгнөд. Том газар нутаг нүүдэлчин тэгж асууснаа. Та өөр улс орнуудыг ямар үгтэй холбогддог вэ? Жишээ нь гэхэд Монгол гэхэд Чингис хаан, Эх орон, Мексик гэхэд тэр юм пирамид. Тэгээд Монгол гэхэд ямар үг ярина вэ? Мэдээж аливаа улс шууд түүхтэйгээ холбоотой. Түүхтэй нь холбоно. Монгол бол угаасаа хүн болгоо мэдж байгаа Чингис хаантай л холбоно. Та Монгол улстай дуртай юм уу? Монгол улсаа дуртай. Яагаад? Яг л манай Монголын байгаль маш сайхан. Хаач явсан аль юунда сум орнуудтай явсан ч манай Монголын байгаль шиг сайхан газар байхгүй. Тийм учраас би Монголдо байх дуртай. Би Монгол улсынхаа ер нь байгальтайгаа холбогдох дуртай. Та юм Оростой ямар үг холбоодог юм бэ? Орос гэхээр ерөнхийдөө нэг тийм цэргэл айгүй санд ордон шүү дээ. Айгүй цэргийн талаар л байхгүй юу? Холбохгүй байхгүй юу? Улаан талбай гэж байхгүй, Москва гэж байхгүй. Оростой яг сайн мэдэхгүй байна. Улаан талбай орохгүй юу? Оржсэн. Орос улстай бол мэдээж олон одоо үг бол орж ирж байна. Хамгийн одоо дотн нь орж ирж байгаа үг бол ер нь бол Орос улс өөрөө бол том гүрэн. Тийм болохоор мэдээж
Улаан талбай тий. Тэ. Хятадтай таны ямар үг холбогддог вэ? Баярлаа шиши. Тэрмнэ юм гээш. Баярлаа шиши гинөө. За. Хятадтай гэвэл одоо юу юм да нэлээд чамин гэдэг үг зохих юм болоо. Тэрмнэ юм гээш үг юм. Чамин гэдэг нь одоо үдсгэлэнтэй нэлээд төгс төгөлдрөгдөг ч юм уу. Одоо нэлээд хувцас идэл хэрэглэн жоохон чамин талтай гэдэг болохоор ерөнхийдөө чамин юм байна. За мэдээж цагаан хэрэг. За тийм шүү дээ. Хятадтай юу? Өвөр Монголоо, ар Монголоо гэж асуудаг. Та Солонгос явсан юм уу? Явсан. Ямар үгтэй холбоодог юм бэ? Солонгос бол мэдээж олон л одоо үг байдаг. Хамгийн их яригддаг нь бол бир шин кимчи. Кимчи будаа тий. Солонгос гэхээр одоо мэдээж Солонгосын үндэсний хоолойд үндэсний хувцас бас өмнөх түүхүүд гэх мэт зүйлсүүд ярьдаг. Солонгос Амьдарч байсан. Тий холбоотой. Тэгээд асуултыг ойлгох байна. Ямар үгтэй, ямар юмтэй холбогддог вэ? Солонгос гэхэд. Чуудыг болохоор яг сайн мэдэхгүй байна. Нэг тэгж холбож тэгж хэллэгдэж байгаагүй. Японтэй? Япон бол өстой хамгийн дөрөнд будалахтай тий. Японоос болохоор самургийн түүх нинжа гэх мэт одоо нөө кинон дээр гардаг их хвчлэн бидний дассан зүйлс нэлээд харагддаг дотор байл. Үг? Үгүй. Юу нэлээд тийм илдэг гэсэн үг л орж ирж байна. За тэгээд Америк бол эрхчлөө гэдэг үг л орно да. The freedom гэж. Америк бол тэгэл пицца шүү дээ. Монголоос биш гадна ямар улсад та их хайртай? За одоо Орос, Хятад хоёр л байна да. Ягаад? Яагаад гэвэл одоо бид нар чинь мэдээж хөрш 2-5 улсаа л хамгийн дөрөнд л өгдөг байхдаа ер нь бол түүхийн судалж уншиж танилцж эхэлсэн. Би Солонгос таартай, дуртай. Тэгээд ер нь ихэнх улсуудад дуртай да. Ер нь өөрөө аялах дуртай ахгүй юу? 30 гаруй улсаар аялж байсан. Тийм. Австралиас биш ямар улс танд таалагдмаар байна вэ? Таалагдж байна уу? Австралиас биш. Герман. За ягаад? Их найрсаг тэгээ Джеймс эрүүл хоол. Ер нь Монголтай л ирдэ шүү дээ. Бусад нь нэг хайхтар ачаалагдахгүй байгаа. Эндээ болж байгаа гоё юм чинь. Яг хо дутуу зүйл байгаадсан тэгээд дутуугаа илүүгээрээ нөхөд амьдрнаа гэдэг шиг л. Өшөө нэг ямар улс руу явах санаа байх вэ? Хүсэл байх вэ? Одоо хүсэж байгаа улс бол очиж гэж үзэж байгаа улс бүхэл бүтэн төв байна, Австрал төв байна. Ерөнхийдөө Америкаар явах нэлээд санаатай. Тэгээд түүний дараагаар Япон явъя гэсэн нэлээд зорилготой байгаа. Австрал улс руу. Ягаад? Би өөрөө тийм хөдөө газарт оргоо тэгээд төв газарт ортой. Австрал ялангуяа цагаачлалын улс биш, цагаачлалын улс болохоор надад таалагддаг. Ялгуурын гадаар тийм зүйл байхгүй. Одоо Өмнөд Америк руу аялмаар байгаа. Перу, Боливия, Аржентина эдгээр гээд улсууд руу. Та Монгол улстай, Монгол орнондоо дуртай юм уу? Мэдээж хүн болгон Монгол улс төрсөн газартаа хайртай. Хайртай мэдээж үнэхээр энэ зүйл шүү дээ. Бас энэ өс төрж хүн болсон юм чинь. Хайртай штэ. Ягаад? Миний их орон болохоор маш их хайртай. Наранга аймагт би одоо малчин болох гээд байгаа хүн. Тэн дээр нь очсон байгаа. Тэгээ сая нэг төр зүр орж ирээд одоо буцаад Арангаар гоо явах гэж байгаа. Тэр Арангад бол маш их үзэсгэлэнтэй Дэлхийн цагаан нуур гэж сайхан нуур бий.
Энд амрагчид гадаадын жуулчид их очдог газар. Би тэнд нэг малтаа болж малжиж амьдрах гэж байгаа юм. Хайртай би Монголоос хайртай. Би ялангуяа Улаанбаатар хотод маш их хайртай. Ягаад? Одоо та энэгээр алхахаар бүгдээрээ гоё хүмүүс явж байгаа. Тэгээ гоё цэвэр агаартай. Ихэнх хүмүүс нь Монгол их орн ч гэсэн үзэл бодолтой. Тэгээд Монгол улсын үндэсний дээл нь маш гоё. Хийцэн гоё. Но зундаа Улаанбаатар гоё шүү дээ. Өвдөө утаар унаардаг шүү. Гэтэл гоё шүү дээ. Утаа унааранд гоё. Гоё шүү дээ. За, миндөө баярлаа. Сайхан яваарэ. За баярлаа шүү. За, сайн яваарэ. Аль тийшээ за аль улсаас? Бүрэтэ. Тийм энд 45 дугаар сувгаар энэ Eyes Global гэдэг гардаг. Хараа. Зөөрэ 45 сувгаар.